Орнгой аймагт бол одоо хамгийн том гэгдэж байгаа тий уул уурхайн компаниудын нэг нь бол яах аргагүй энержи ресурс гэж байгаа. Тэгээд олон улсын зах зээл дээр бас нүүрсээ арилжаал хувьцаагаа арилжаалж байгаа. Тэгэхээр ер нь компанийн хувьд энэ оны санхүүгийн нөхцөл байдал дээр хэр тогтвортой байна гэсэн төсөөлтөй та бүхэн 26 оныг ерөнхийд нь яаж харж байна? За 2025 оны эхний хагас маш хэцүү байсан шүү дээ. Бүгд мэдж байгаа. Монгол улс даяараа одоо нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд нүүрсний үнийн уналтаас шалтгаалаад үнийн бууралтаас шалтгаалаад маш хүндрэлтэй байсан. За хоёрдугаар хагаст бол харьцангуй нүүрсний үн зах зээлийн бодит үн дээр ирээд докторчсон. За тэгээд тэр докторчсон одоо байдал маань ингээд өнөөдрийг хүртэл 2026 онд үргэлжлээд явж байна. Гэхдээ нөгөө талдаа бас энэ олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад ормозын хоолой гэдэг ч юм уу тэр асуудлуудаас шалтгаалаад бас өртөг өсөж байгаа нөхцөл байдлууд байна. Тухайлбал одоо түн шатхын үнийн өсөлт, за одоо тэслэгээний бодисын үнийн өсөлтүүд, за энэ хоёрын одоо улбаалаад бүхэл төрлийн хангамжийн үн өсөж байгаа энэ нөхцөл байдал байгаа. Тэгээ бидний судалгаагаар ер нь нийт одоо манай зардал 30-40% өсөхөр байна гэж харагдаж байна. Тэгэхээр энэ маань бас нөгөө талдаа бас хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ одоо юу гэдэг нь яг тэр одоо Америк, Ираны хилэлцээр тэн болж байгаа политикийн нөхцөл байдлаас шалтгаалсан өөрчлөлтүүд одоо зах зээлд бас шууд нөлөөлнө гэж бид нар харж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар 2026 онд яг нүүрсний хэрэглээ, нүүрсний үн гэдэг талаас бол тогтвортой бас өөдрөг харж байна. Одоо яг нөгөө нүүрсийг боддоор зах зээл дээр арилжаад гэрээ хилцэл хийгээд нүүрсээ зарж борлуулж байгаа хамгийн одоо сонгодог утгаар нь борлуулж байгаа компани штэ танах энержи ресурс байгаа. Тэгэхээр яг боддоор нөхцөл байдал дээр одоо худалдаа авагч нартай гэрээ хилцэл хийхэд ямар асуудлуудыг одоо илүү асууж тодруулж байна. Ялангуяа Монголын макро эдийн засаг суурь хүчин зүйлстэй холбоотой урт хугацааны бодлоготой холбоотой ямар асуудлууд дээр илүү төвлөрч байна. За одоо ер нь хамгийн бид нэг юм ойлгох хэрэгтэй. Одоо Монголын нүүрсний экспорт нь гарч байгаа нь когсч нүүрс маань гэдэг бол өөрөө шууд гангийн хэрэглээтэй шууд холбоотой. Тэгэхээр ган үйлдвэрлэхэд бол нaan одоо би манай энэ когсч нүүрсийг бол коксын үйлдвэрүүд авдаг. Тэгэхээр одоо Монголын хил дагуу одоо Монголын нүүрстэй ойрхон гэх юм уу да өөр Монголын бүс нутгуудад коксын үйлдвэрүүдийн одоо багтаамж бол нэлээд өндөр бий, олон үйлдвэрүүд бий гэсэн. Тэгэхээр худалдаа авагчийн худалдаа авах сонирхол бол одоо өндөр байгаа. Гэхдээ бид нар бол ганцхан худалдаа авагчтай юм зах зээл шүү дээ. Тэгээд энэ зах зээл дээр харилцсан одоо ойлголцож явах нь одоо өөр арга байхгүй. Тэгэхээр тэр утгаараа бид нар бол одоо урт хугацааны стратегийн гэрээнүүдийг бас тодорхой хэмжээнд хийдэг. Одоо хятадын нүүрсний томоохон компаниудтай урт хугацаанд яаж хамтарч ажиллах, зах зээлийн аль ч нөхцөлд нүүрсээ нийлүүлдэг, нөгөө тал нь худалдаж авдаг гэдэг ийм орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллаж байгаа. За энэ бас одоо нэг талдаа манай байгууллагын одоо энэ зах зээл дээр ажиллаж байгаа нэг онцлог байна. Нөгөө талдаа бид нар зах зээлийн үнийг бодиттой тогтоох үүднээс Монголын хөрөнгөний бирж дээр явж байгаа худалдаануудыг маш дэмжиж ажилладаг. Бид нар анхны худалдааг хийж исэн олон тэр нөгөө ийм бирж хэрэгтэй хэрэггүйдэг цаг хугацааны явцад тэрүүгээр бүтээгдэхүүнээ борлуулж энэ нийгэмд одоо энэ зах зээл энэ индастри хэрэгтэй гэдгийг одоо үйлдэлээр нотолж явж ирсэн. Тэргээ ч гэсэн цаашд өргөжлүүлээ явж байгаа. Яг өнөөдрийн байдлаар бол их худалдаа авагчтай үүсэж байгаа их том тийм асуудал бол байхгүй байгаа. Хэлийн нэвтрэлт сайн байна. За мэдээж одоо бид нар тээвэр логистикийн асуудлыг илүү боловсронгуй болгож сайжруулах шаардлагатай. Энэ дээр бол бид нар улам одоо үйл ажиллагаагаа төвлөршүүлэх шаардлагатай ийм л асуудлууд байгаа. Том ноцтой асуудал бол гарцгаа байгаа. Ил холболтын төмөр зам ашиглалтанд орох юм бол та бүхний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний бас дэмжлэг үзүүлэх багтай. Яг өнөөдрийн одоо санхүүгийн урсгалч гэдэг юм уу? Энэ дээр ямар хүлээлт байгаа? За бидний хувьд бол түрүүн хэлсэн Монголын нүүрс бол бусад орны зах зээлээс хятад нийлүүлэгдэж байгаа нүүрснээс илүү ойрхон зай туулж очиж байгаа. За дээрэс нь манай нүүрс харьцангуй хямдхан байгаа. Харьцуулахад. Тийм учраас одоо хятадын үйлдвэрүүд Монголын одоо Монголтой их ойрхон баригдаж байгаа. Тэгэхээр зэрэг нийлүүлэлт нэмэгдэх одоо боломжтой гэж харагдаж байгаа. Одоо бид нар жилдээ одоо хэдхэн жилийн өмнө 30 сая тонныг экспортлдог байсан бол одоо өнгөрсөн жил 90 хүрлээ шүү дээ. Энэ ч гэсэн цаашаа нэмэгдэх байх гэж найдаж байна. Тэгэхээр тэрний хүрээнд тэрийг хийгээвэл одоо бид нар мэдээж
бомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэрний дагуу одоо тээвэр логистикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай шүү дээ. Тэрний нэг ажил нь бол энэ мөн тэрийг бол бид дэмжиж ажиллаж байгаа. За ашигт малмилын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас засгийн газар тодорхой шийдлээ гаргаад те үзэл баримтлалын хувьд нэгэн юм одоо тодорхой мэдээллүүд гарч байна. Тэгээ та бүхэн эндээс энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр яг ямар заалтыг илүү онцолж авч үзэж хүлээж байна. Та бүхний одоо яг үйл ажиллагаанд хэрэгтэй заалт багтаж чадсан уу? За яг Energy Resource компаниуд бол бид нар энэ бүс нутагтаа энэ одоо хэсэгтэл үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр бол орон нутгатайгаа хамтарч ажиллаад маш олон жил болчлоо. Маш сайн ойлголцдог хамтын ажиллагааны гэрээний тодорхой заалтуудтай тэрнийхээ үүргийг биелүүлээ явж байгаа. Тийм учраас яг Energy Resource гэдэг нүдээр харуул одоо бид нэг тийм амар юм ярихгүй. Гэхдээ би уурхаач хүн. Гэхдээ би Монгол улсын иргэн. Гэхдээ би энэ нийгэмд өөрөө хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаа хүн. Тэр өнцгөөсөө харах юм бол энэ нэмэлт өөрчлөлт бол Монгол улсын эдийн засгт аюул том одоо хувь нэмрээ оруулах ёстой юм. За нэгдүгээрт одоо уул уурхаа гэдгийг одоо нийгэм чинь нэг хэсэг нь эдийн засаг одоо юу гэдэг хөгжил дэвшил талаасаа дэмждэг. Нөгөө тал нь одоо буруу тарих угаалт гэдэг юм уу буруу ойлголтоос болоо эсэргүүцдэг. Тэрийг нь өдөөнд төрхөрдөг тийм зохион байгуулалттай хүмүүс ч гэсэн байдаг гэж бид нар бол ойлгодог. Тэгэхээр энэ орон нутагт ингээд ямарваа нэгэн байдлаар уул уурхайн төсөл хэрэгжихэд одоо зохион байгуулалттай эсэргүүцэл тэгээ буруу ойлголттой иргэдийн нэгдмэл байдлыг үгүй болгоход одоо энэ ашигт малтмлын одоо нэмэлт өөрчлөлт бол хувь нэмрээ оруулна. Яг тэгвэл энэ өөрчлөлтөөр уул уурхайн одоо төрлөөс олж байгаа орлогоос нилээдгүй хувь нь одооныхоос илүү хувь нь орон нутагтаа үлддэг болох гэж байгаа. Тэгэхээр тэр орон нутагт үлдсэн хөрөнгө оруулалт дид үтсээ сайжруулна, боловсрлоо сайжруулна, эрүүл мэндээ сайжруулна гэдэг ч юм уу орон нутгийн удирдлагыг зөв зарцуулж чадвал тэр тухайн орон нутагтаа одоо хөгжил дэвшил ирэхэд гарцаагүй зүйл. Энэ бол маш чухал зүйл байна. Дээрээс нь одоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдэд одоо үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх боломжийг маш сайн нээх юм хууль байна. Тэгэхээр энэ хуулийг бол одоо бид нэр одоо Монгол улсаа гэж боддог хүн болгол дэмжих ёстой. Тэгээ энэ чинь нэмэлт өөрчлөлт шүү дээ. Тодорхой хэсэг хэдэн заалтууд л өөрчлөх. Энэ бол маш чухал зүйлээ л гэж одоо уурхайчийн хүний хувьд энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд Монгол улсын иргэний хувьд бол бодож байна. Төсөөллийн нэг зүйлийг маш товчхон асууя. Тэгээ Өмнөд аймгийн эдийн засаг төсвийн боломжийн талаар таасаа бас маш товчхон дурдлаа те. Өмнөд аймаг бонд гаргана 150 тэрбумын бонд гаргана гэж байна. Энэ бондоор бол дулааны цахилгаан станцыг санхүүжүүлнэ гэж байна. Яг бодиттой хөрөнгө оруулалт хийхэд энэ бондын одоо хувь нэмэр оруулж байгаа компани нь бол та бүхэн те. Энэ дээр яг юу гэж харж байна та? Зөв шүү дээ. Одоо ер нь бол 3 транчаар 100 нийтдээ 500 тэрбумыг босгоно. Эхний транч дээр 150 тэрбум байлаа. Энэ хөрөнгө бол дулааны цахилгаан станц баригдахад хэрэглэгдэнэ гэсэн ийм төсөлтөө тэрүүгээр одоо энэ засгийн газараас зөвшөөрлөө авсан юм боон. Тэгэхээр энэ бол зорилгын хувьд бол би маш зөв гэж бодож байгаа. Яг тэгвэл 76 дахь хотод дулааны цахилгаан станц баригдвал энэ маш их одоо эдийн засгийн ийм идэвхжил явагдана. Тэр тусмаа барилгын салбарт орон сууцуд баригдана, тийм ээ. Зам харгуу баригдана, ийшээ одоо аялал жуулчлал хөгжинэ гэдэг. Тэгэхээр зэрэг энэ орон нутгийн удирдлагууд бол зөв зүйлээ одоо онцгойлоо авч үзээд явж байгаа. Мэдээж хэрэгжилтийн явцад зөв хийх шаардлагатай. Тэрийг зөв хийж чадна гэж одоо найдаж